эцэгчүүдээ хөдөлгөөн эрүүл мэндийн хичээлдээ оролцгоё. Өнөөдрийн хичээлээ бие намрын багш Балин Дамтайгаа хамтран зохион байгуулна. Жагсаал зохион байгуулалтаараа марш ялхаа, энгийн бүрэлдэх буюу өвдөг өндөр хөрвөжгүй, бие хөгжүүлэх дасгалаараа хэвлэлтэй дасгал, үнцэн хөдөлгөөнөөрөө саадыг суулжиж мөлгөх, хөдөлгөөн тоглоомороо хэн ахваачтай гэсэн тоглоомод тоглоцгоороо. Ингээд бүгдээ хөдөлгөөн эрүүл мэндийн хичээлдээ оролцгоё. Марш ялхаа. Хүүхдүүдээ бие хөгжүүлэх дасгалаа хийцгээе. Гэртээ байгаа яган тоглоом болон цагагаа бариад дасгалаа хийгээрэй. Саадыг сүлжиж мөлхөнө. Гэхдээ хүүхдүүдээ гэлт рүү байгаа төрөл бүрийн тоглоомнуудаа хоорондоо 1 метрийн зайтай байлгуулаарай. Одоо бидний багш Балин 5 хүн яаж мөлөх аргачлалыг харуулна. За эхлээд дөрөв хөлөж мөлхөөд гарын алхыг бүтэн алхаар нь тавиад нуруу ботоор толгоо гэдэг хөлийн өдмийг чигээд урд байгаа тоглоом буюу саадыг сүлжиж мөлхөнө. За багш мөлхөөд үзүүлээрэй. Толгоо зам гэдгээр нуруу ботоор. За ийм баяраар хүүхдүүдээ гэлтэн дөрөв хөлөж мөлхөх чадварыг дэмжиж өгөөрэй эцэгч. Хүүхдүүдээ бүгдээрээ хөдөлгөөн тоглоомд оролцгоё. Өнөөдрийн хөдөлгөөн тоглоомын нэр хэн хамтын ахуйчтай гэдэг нэртэй байгаа. Тоглоомын гол зорилго хүүхдийн ахуйц самбар хөгжүүлэх байгаа. За багш тоглоомын аргачлалыг 5 хүн тайлбарлая. Хүүхдүүдээ гэртэн төрөл бүрийн
бөмбөг буюу тоглоомчгөн тоглоомуудаа нэг газар бүгдийг тавиад нөгөө газар руугаа тоглоомоо зөөж тавина. Бүх тоглоомоо эсрэг талынхаа хоосон талбай зөөж тавьсан хүүхэд өнөөдрийн тоглоомыг ялгаж болох нь. За ингээд энэ тоглоомыг бажны багш та бүхэн хийж үзүүлнэ. Маш тоглоомуудаа нэг нэгээр зөөгнө шүү хүүхдүүдээ. Бажны багш хатгуурээ. Сайн байна. За бажны багш маань тоглоомоо бүгдийг зөөж хоосон талбайтай байрлуулсан байна. Өнөөдрийн тоглоомыг ялгачаа бажны багш шалгуулаа. Бүгдүүдээ тоглоомоо эцэг эхчүүдтэй хамт тоглоорой. Баярлалаа.